За сайн бацхан үзэгчтэй Mike Top Friends podcast-ийн маань 54 дахь дугаар эхлэхийг бэлэн болсон байна. Та бүдгэмд тулгаа. Гана. За ика 3 байна. Ее. За ингээд манай подкастыг үзэхээр тухлан сууж байгаа та бүхэндээ энэ өдрийн формула сонирхогч болон формула шинээр сонирхож байгаа та бүхэндээ те. Халуун Европ бос халуун хаагаар явуулаа. гал халуун мэдлэгээ дэвшүүлье. За тэгээд өнөөдөр бид 3 Австрийн Стиринг Гран При Спилберг болсон уралдааныг томлон ярихаар цугласан байна. За ерөнхийдөө манай бид 3 уралдаанаа үзсэн, квалигаа үзсэн хүмүүс бол яг юу болоод өнгөрснөө бол мэдж байгаа те. За хамт урдсан байгаа тийм хүмүүс л те бас. Манай 50 хүн 47 хүн манаас Discord-оор бид 3 лайв хийсэн. Тэгээ watch along цуг үзсэн те. Тэгээ цуг үзсэн хүмүүстээ бас дахиад баярлалаа гэж хэлье. За Silverstone-ыг бас дахиад барыг хийж тарах байх те. Тэгэхээр цагаа тааруулаад Discord руугаа ороод ирэх юм бол бидэн 3 нь бол байж л байх шүү. За эхэлж орсон 47 гэдэг байгаа шүү дээ. Би яг өөрөө хотрох шиг гэсэн. Тэр нэг персентергээ дээр байдаг нь юу баха? Тоог баха. Бодвол. Бэс 47 тэгээ 3 гэдэг. Тийм. Тэгээд үүрчээд байгаа юм тийм. За яг тэгээд 50-аас олон хүн болчвол тэгээд 150 болгож болох байл. Тийм дараах нь ажилтдаг л. Нитро аваад үз тарна. Тэгтээ ямар ч та бүхэн бүтэн сая өдөр бэлэн байгаараа уралдаанаа цуг үзнэ. За. Уралдаанаас өмнө сонирхолтой содон мэдээнүүд. За нэг ингэ шууд яриа явчих. За ерөнхийдөө Cadillac бол бас ярилцлага өгсөн байлээ 29 он гэхэд бол бид нар өөрсдөө мотороо хийнэ гэдэг. Тэгээ мэдээж 31 оноос нөгөө V8 яригдаад байгаа шүү дээ. Тэрийг ч бид нар өөрсдөө хийнэ гэдэг. Нилээн бардам дуурж илээ. За дараагийн нэг мэдээ Австрийн уралдаан болохоос өмнө Монакогод одоо Газли буцаагаад одоо P3 авсан тий. Тэр цом нь хурж ирсэн. За тэгээд нэлээд баяртай байлээ. Тэгээ нөгөө талаас нэг хажаард авцсан байжгаад Газлид өгсөн гэдэг утгаараа яг нэг Францууд өгсөн гэдэг утгаараа бас ингээд баяр хүргье тэргээд хажаар бас нэг тийм олон юм ярилгүй хөрх өгсөн байлээ. Яг юм нэгээр дуусах шүү гэж баг тий. Тэгээ нэгэн тал тэгээд юу гарцсан юм чи тэгээд баг нь одоо юу юм амжаагүй юм чи тий. Тэгтээс энэ дэр ингэж байгаа шүү дээ нөгөө нэг Макларен Racing Bull биш ээ. Racing Bull лөө Red Bull лөө бас юуг өгсөн байгаа. Гомдлоо өгсөн байгаа. Бас эргэж шийдрээ харах. Гэтэ тэрний хариу гараад бас ахад буцаад очиж байгаа. Тэгэхээр одоохондоо орцсон баярлжлаа гэх. Төмний хүндээ хаална. Дунд нь өгчүүл яасан гэж бүгд нь. За дараагийн нэг мэдээ 2025 оны FIA нөгөө санхүүн тайлан гаргасан байлаа. За ерөнхийдөө 21 онтой харьцуулбал 21 онд 24 сая алдагталтай ажиллаж ирсэн нэг тийм байгууллагыг одоо Бенсуле ийм авсан билээ хөрхий. Тэгээ ерөнхийдөө 5 жилийн 4 жилийн дотор нэмэх рүү гаргаад одоо цэвэр ашиг нь 6.7 сая болсон билээ. Тэгээ нийт эргэлт нь одоо 191 сая доллар евро. Буюу энэ одоо 21 онтой харьцуулбал 75% нэмэгдсэн. Тэгэхээр бол ер нь бол яг санхүү талаас харуулаас хөрх юм хийгээл. Яг гарч байгаа нэг ганц хоёр шийдвэрүүд нь жоохон хил ам дагуулдаг болохоос. Тэгээд нүүн уралдаан дээр X-Stone нэрсэн байсан шүү дээ тий. X-Stone бас ярилцлага өгөхдөө яг та нар бас ингээд Бенсулемийн цаагаараа хийж байгаа ажлыг бас сайн мэдэхгүй байна. Энэ хүн чинь бас сайн мэдж байгаа шүү гэж өмөрсөн байлээ. Тэр ихтэй хам магадгүй нөгөө улс төрийн жоохон яриад байх л та. Дэмжлэг авах гад тий. Цанаас ирдсэн тий. За манайгаа хэлж байна. Чамайг тайлж руу гаргаа тэгээ зөвлөлээд чигсэн. Тэ надад нэг үг. Араач нэг юм байгаа шүү тий. Тэр бэлгийн маань хүлээж байгаарай. Тэр гэж дөргөөд. За нэг уралдааны өмнөх нэг онцлог мэдээ бол Mercedes-ийн одоо диффузер дээр байгаа нэг арзаасан шүднүүд байсан. Одоо хөндлөн дэшиг зүссэн юм шүд. Тэрийг Ferrari ерөнхийдөө гомдлоод наа чи хууль 4-ийн бус байна гэд тэгээд Австраас өмнө авч хаяа гэд тэгээд диффузерээс солисон байлаа. За яг энийг тэгээд уулын Silverstone дээр солиом байлээ гэдэг яг дийлээгүй юм шиг байлээ. За эргүүлээд тэнгуут Ferrari-гийн бас нэг юм одоо ирэх жилээс хориглож эхэлж байгаа юм байлээ. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол одоо диффузер ингээд юу гарч ирээд арталт нэг юм том босоо нэг юм дэш болсон байгаа шүү дээ. Тэр одоо юу гэж нэрлэдэг юм мэдэхгүй л юм л да.
Тэр болохоор ерөнхийдөө ингээд дөрмөө унших юм бол яг болчихж байгаа юм байна. Тэгээ нэг хэд юунаас хойш 60 см-ийн хооронд нэг тийм байх зөвшөөрд юм ааш. Тэгээ яг FI энийг хараад яг дөрөм зөрчихгүй байгаа ч гэсэн яг энийг бол одоо нэг хуулахад айгүй хэцүү. Ягаад гэвэл бүр шасигаа бүр шинээр угсарж ийм хийх боломжтой. Зүгээр ирэх жилээс хориглож байгаа шалтгаан нь яг энийг дагаад бус багуу цаахан ингээд нөгөө юу яагаад манайх ингэж хийгээд тэрнийх ингэж хийгээд жоохон ингээд замраагүй байдаг. Тэгээд юм юугаа алдах учраас ерөнхийдөө дараа жилээс ийм огт хориглож байгаа юм байна. Тэр юу үстэй тэр яндангийн өгсөр үстэй. Тий, яндангийн өгсөр ингээд нэмэлт нэг юм дээшээ болцсон. Халуугаар дээшээ артлын винг нь болох гэдэг байна тий. Нэг тийм тэрийг бас эргүүлээд хориглож байгаа юм байлээ. За тэгээ нэг өшөө нэг гоё мэдээ нэг V8-тай холбогдлолтой 31 оноос ерөнхийдөө V8 тэгээд бензинээ нэмж дүүргдэг тийм яриа сэргийдэж байгаа юм байна. Өмнөх шиг. Одоо юу гэдэг өөртөө хэдэн литрийг хийхээ тооцоолоод тэгээд дундуур нь бас нэмж хийдэг. Тэгээ гол нь нөгөө нэг кинетик энерги буюу зөвхөн тоормзоор нөхж байгаа юм байна. Бас тэрийгэ үлдээгээд за тэгээ энэ дээр болохоор Ferrari, Cadillac, Red Bull бол окей давай гэдэг юм байна. Дургуутж байгаа нь Mercedes Audi 2. Энэ хоёр болохоор нөгөө нэг хайбридээр бас ялгаад ингээд цахилгаан дуртай. Цахилгаан дуртай. Хоёул чаддаг юм аа тэгэл авж илчих гэл үзээд байгаа юм шиг лээ. За өөр нэг яриа бол нэг уралдааны юунуудтай холбогдлоо. Одоо сая нөгөө нэг хоёр Сауди Араб, Бахрейн хоёр ингээд хошсон шүү дээ. Хошсон ч огт байхгүй болсон шүү дээ. Тэрнтэй адилхан нөгөө нэг Катар, Абу Даби хоёр бас удирдлын төгсгөлд бас дайнаас болоод болохгүй бах магадaltaй гэдэг. Тэнгүүт нэг шийдэл ярьж ирсэн шүү дээ. Одоо Бахрейнийг Лас Вегасын дараа нэг 2-7 хоногт багтаачигээ. Тэнгүүт тэрэн дээр одоо багуу жоохон дург байгаа юм шиг л. Дайн болж байгаа газар заавал хийх гэдэг. Үгүй бид нар наач зөвшөөрөхгүй гээд. Тэгээд тэр үеиг бол хориглоод одоо яригдж байгаа юу нь болохоор хэрвээ ямар нэгэн байдлаар дан ихаад ингээд зогсохгүй байх юм бол Сауди Араб, Катар хоёрыг Барселона, Португал хоёр авах юм билээ. Одоо тийм. Тэр хоёрыг бүр солиод ингээд Европын хоёр улсад хийхээр яригдж байгаа юм билээ. Тэгээд энэний эцсийн дүнгээ одоо 7 сарын хурал дээр ярьж шийдэх юм билээ. Энэ жил яхад ер нь дайн дуустал гэсэн үг юм. Тийм, дайн дуусахгүй байх юм бол одоо чи ингээд сая нэг гэрээ хийлээ хичээл тэгэл маргааш оройн шууд нэгээ хал өчи дөрмөж үтсэн гэл ингээд бөмбөгдүүлэх хэлж шүү дээ. Тэр чи ингээд айгүй барьцгүй л байна л да. Тэгээд тэрнээс урчин сэргийлээд бас юу яаяа л гэж байгаа юм шиг лээ. За тэгээд нэг sad news гэх юм ааши одоо Red Bull-ийн одоо нөгөө нэг том өвөө нас орснээс хойш одоо хүмүүс ихнээс агараа явуулсан ш томчууд. За тэрний хамгийн том сүүлийн инженер Paul Monaghan гэдэг рейсинг директор юм билээ. Тэр хүн одоо ингээд ажилласаа гарч байгаа юм билээ. Хаашаа? Бас юу Aston Martin руу орж байгаа юм билээ. Aston Martin ерөнхийд Aston Martin, McLaren хоёр санал явуулж могуулаад авшээ тэгээ Cadillac руу байсан. Cadillac бодлоо ярьж шүү. Cadillac руу орд. Cadillac руу тэгээд юу болж очих юм шиг лээ. Бас нэлээд том одоо Мистер тий том мистер очиж байгаа юм шиг лээ. За хоёр үргээ. Red Bull-тэй холбоотой сая амралтын үеэр Max-тай уулзаад дахиад нэмээд 6 жилийн гэрээ санал болгосон. Max 2032 хүртэл. За. Max л үлээж аваагүй. Тэгээд одоо дээр нэмээд нэг одоо өмнөх гэрээнд нь заагдсан байгаа нэг юу байгаа даа шүү дээ. Одоо улирлын дунд ихэд ихний хоёрт байхгүй бол гэдэг ч юм уу. Тэгэх юм бол дараа жилээс тийм дараа жилээс үнгүй хамаагүй өс одоо болж болно гэдэг. Тэгэхээр Max-ос явж ирнэ бол магадгүй болсон. Ер нь энэ аягүй том нээлттэй. Юун дээр бас тэгээд зүйтэй тэр Галландын л юу даа дандаа Галландын сэтгүүл дээр гардаг шүү дээ. Нөгөө нэг менежер нь ярьслах өгсөн байсан. Макс бол энэ дундуур юунд уралддаг хүн биш ээ. Наач нь урдуур уралдах одоо төрсөн хүн гэдэг нэг амар тийм ширүү ярьслах өгсөн байсан гэдэг. Тэгээ яга энүүгээрээ бас нэг юу бичсэн л л дээ. Бас Red Bull-ыг жоохон яах гэсэн оролдлого хийж байгаа хэрэг гэдэг. Амил тэг хилтгэрээ хилцээртэй жоохон давуу байдал авах гэсэн тий. Тэгтээ яг мэдгүй. Нөгөө талаасаа юу яриад байгаа шүү дээ. McLaren чинь бас хэнийг авцсан? GP-г авцсан. Тий. Одоо тэгээ сайхан Max гэдэг нэг нэлээд шуун гарсан. Тэгээ яг нэг тэр менежер нь ч үгүйсгсэн л л дээ. Тийм яриа мэрэ бол байхгүй. Яг нь гэрээ сунгах гэж байгаа тийм яриа л хийж агс өөр багтаал яриа мэрэ хийж эхлэх өнтер гэсэн юм байлаа.
Гэтэ яг миг мэдгүй шүү дээ. Нэг Цаагаар ярьж Тэгээд хэдэн уралдааны дараа яг шийдэх юм билээ л дээ. Нэг улирлын дунд хүртэл тийм улирлын дунд наа нэг яг юм л. Хоёрт байхгүй бол тэгэл гэрээ нэг Багаараа тий. Өөрөө юм. тий. Өөрөө ихний хоёрт байхгүй бол. Биш одоо хэд оны дут байгаа лээ. Чи нилээ хойно байгаа. Баг нь ч угаасаа хойно байгаа шүү дээ. Тийм. Дөрөвт баг нь бол дөрөвт өөрөө ч 4 5 л байгаа. 5 л. Кимигээс 80 90 оноод тотуулвэлээ тэр хамсаас баг. Тэгвэл тэгэл өөрөө муу уралдаад байх юм шүү. 7 капмаар болол 70-д шүү дээ. 73 онтой. Тийм баг 98 он зэрэг юм шүү дээ. Гинт хаашаа машаа суугаад явах гэдэг явчих юм шүү дээ. Яг өөрийнхөө хүсэж байгаа нь бол яг юу юм шүү л шүү дээ. Red бас нэг нөгөө талд бас Red Bull-тэй карьер дуусгах юм бол хүсэж байгаа. Тэгтээ ингэж байгаа. Тэр чигээл. Гэтэ яг химийн шиг ингээд жоохон юу юм шүү те. Нэг Месси интер шиг нэг багтаа өмж дуртай нэг тийм төрлийн юм шүү Макс. Зүгээр нэг ингээд талчханаад тийшээ ороод ихэнх өглөө тийшээ яваа. Тийм тэрэндээ биш. Тэгэхгүй бах уу тийм. Уралдаан заа тийм яадаг. Тийм яг л уралдаан гоё ажиллаэл тэгэл. Тэр үнэхээр Red Bull гоё машин өгөөлөл Red Bull тэл байгаа л. Заавал тэр нэг 300 саяг өгч нэг Астон дотор очихгүй те. Төгчсөн бол одоо тэгээд балгасан. Нөгөө нэг балгаа идсэн. Формула 2 хамгийн муухай Максыг харж байгаас тэгээд нэр тийм шүү дээ. За. За ерөөхдөө нэг урд таа юм байна. За үндсэн сэдв рүүгээ орцгоё. Австрийн Гран Прид Жорж Рассел рүүлсэн. 2-р харинд Макс Верстаппен, 3-р харинд Кими Антонелли подиум гарсан. За Расселийн хувьд за мэдээж төрүүлсэн үнэ бол ярих зүйтэй ах гэж бодсон. Тэгээд Расселийн хувьд яагаад төрүүлсэн бэ гэсэн ерөнхийдөө Пол авч чадсан болохоор. Жирээд юм бол тий. Тэгээд хүмүүс харин Пол авсан дээр нь бол нэлээд хил амтай байгаа шүү дээ. Тэрэн дээрээс эхлэв. За яг колли үзсэн хүмүүс байл санаж байгаа те одоо Q3 дээр эхний ран дээр маш сонирхолтой болсон те. Рассел Антонелли нэгт орсон, Рассел хоёрт орсон, Макс 1000-ны баг 63 47 гэдэг. Маш ойрхон 1000-ны 40 тэгээд эхний 3 те. Эхний 3 бол тэгээ бүгдээрээ па ямар гоё юм болох гээд байна гэд. За тэгсэн чинь яг хамгийн сүүлийн те хамгийн шийдвэрлэх оролтууд дээр бас яг маш сонирхолтой болоод хоёр Феррари орж ирээд. За араас нь Макс явж исэн, Макс араас Кими явж исэн, тэгээд Жорж явж исэн. Хамгийн сүүл баг явж исэн. За тэгээд Макс болохоор тийм байсан. Макс ярд Кими байсан. Хамгийн ойрхон явж исэн Кими. Тэгээд Макс болохоор нөгөө нэг өндөр хурдтай эргэлтэн дээр 9 үл өдөрч байна. 9 дээр машиныхаа хойтлыг алдаад осол хийж гарсан. Энэ дээр нөгөө нэг ихэнх Мекс ууш Альбис руучлах гүйтсэн байсан. Бид нар ингээ апдейт авчираад баланс алдагдаад артал нь ерөөсөө юу болцсон. Тэгээд Макс ингээд төхөргөөл юм шиг л шүү дээ. Өөрсөндөө вингний бас нэг асуудал ба шүү. Тий, нэг шинийг авчираад гэхдээ эргээгээд нөгөө артал руу ингэж нөлөөлнө гэдэг тооцоолоогүй. Тэгээд артал нь ерөөсөө юу болцсон гэж яриадсан. Тэр яг үнэн боллоо. Би тэр хотлоо гэж чаддаг шүү дээ. Баг яхаа зүгээр. Яг то Макс алдаа гаргацсныг л тэгэл. За яах вэ тэгэхээр. Айдан. Тийм миксэнд ярьж байгаа юм тийм байна да. Макс тэгээд нэг хамгаал дандаа ингээд нөгөө хэвлэлээс хамгаалаад байгаа. Гэрээ их гэдэг чинь хамгаал гэдэг. Тэр гэхдээ тэгэл яг тэр өмнөх тойрог тойрсон машин л байгаа шүү дээ. Яг одоо тэр Q3-ын одоо тэр бүтэн нэг цаг тойрсон машин л байгаа шүү дээ. Тэгэхээр тэр юун дээр лайв үзэж явах тэр хин орчсон яриад шүү дээ. Дисэж яриад шүү дээ. Энэ амар сонин шарвчлаа гэд. Энэ unusual шарвал. Тэгээд дээрэс нь хин өөрөө бас араагаа ингээд буулгацсан, эрт буулгацсан ч юм уу. Тэр араа буулгахтаа яг нөгөө буулгаагүй эсвэл буулгасан ажиллаагүй эсвэл яг нэг тийм хоцорсон юм тийм жоохон хоцорсон юм гэж тайлбар. Яг нэг шунсан юуных нь. Би бол тэрийг ер нь Макс ахал гэж боддог шүү дээ. Тийм гинтл машин болох байх гэж бодлоо. Угаасаа амар шахацсан явж ирсэн шүү дээ. Зураасан дээр л явж ирсэн шүү дээ. Тэр нэг жоохон Red Bull-ын тухайд яг өөрснөөс Wing-гоос хаагдсангүй өдрөө тэгээдс тий. Тэр үед нэг Wing-ийн одоо арай их таах хэвчээс нөгөөд нь сүлдж хаагдаад тэрэн дээр нөгөө Max одоо эргэлт рүү ороод. Эргэлт рүү ороод эхэлсэн ч юм уу. Тэнгүүчүүд артлаа алдсан байж болно энэ төр гэл. За тийм болсон. За тэгээд
Макс мэдээж замын хажуу өндөр хурдтай осолтоод тий хайрлуу ороод барьер мөрөгж байгаа. За тэрний араас за ерөнхийдөө бол ингээд нэг машин осолтоод ер нь квалифик дуусна шүү дээ. Яг нэг иймэрхүү ослын дараа тий. Яг тим хүлээлтээр болохоор Кими Антонели яг хурдан лапа шууд зогсоосон тий. Борт игээд болсон. Нэг хүн болоогүй Жорж Рассел. За тэрэн дээр болохоор яг дөрмийн хувьд бол яг Жорж Рассел бол буруу байхгүй болж таарсан тий. За тий одоо анивчдаг гэрэл нь нэг шар анивчижсэн. Үзэгчтэй тайлбарлахад бол нэг шар single yellow double yellow гэдэг байгаа тий. Double yellow байх юм бол одоо бүх юм зогсоод бүгд удаашраад зогсох ёстой. Single yellow байх юм бол яг тухайн секторт яг тэрний хажуугаар одоо хурдаа удаашруулах ёстой гэдэг дүрэн байгаа юм уу да. Хаазнасаа хөл авах мэдгэлтгүй зудаашраад тэгээд аюулгүй одоо байдлаа хангаад гарах хэрэгтэй гэдэг тийм байгаа. Тэгээд Кимигийн дотор болохоор за угаасаа ослол гарчлаа дуусаа гэж бодсон. Рассел дотроо болохоор single yellow байна. Жоохон лифт хийгээд тэгээд өнгөрөөчий гэдэг тийм бодол орсон. Тэгээд тэр хоёрын ялгаан дээрээс Рассел бол пол аваад Кими болохоор бүр хэдийс эхэлнэ. 5-аас эхэлнэ. 4-өөс эхэлнэ. 4-өөс эхэлсэн. 2 Феррари гараас. За тийм үр дүн гарсан. За тэг хүмүүс маргаж ихсэн. Ихэнх хүн бол Раслийн бол буруу биш ээ. Гэхдээ FIA-ийн буруу гэж. Маршлуудын буруу болж та. Тийм. Ер нь бол угаасаа л double yellow байх хэрэгтэй. Тийм single yellow гэсэн лөө. Тийм. Бочод хамгийн жижиг аюултай boost гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол тэр чинь. Тийм шүү дээ. Одоо ингээд бодохгүй яг тэрэн дээр одоо шинэ Рассел жишээ дахиад яг юм гаргасан бол Максыг өчл мөргөл хэлж нисгэж чадлахаар тийм. Тийм. Тэгэхээр чи тимийг мэдгүй яг энэ дээр ингээл яг ингээд юу одоо хэрвээ гэдэг юм ганц тийм одоо ийм тохиолдол чинь спорт хэрвээ байхгүй ч гэсэн тэгээд одоо иймэрхүү ялчгүй нөлөөлөд байгаа юм чи тийм. Яг иймнээс болоод нэг нь давуу тал авчиад байгаа байхгүй. За тийм болсон. Тэгээд тэр хин бэл ш тэ. Тэгээд дуусчаал нөгөө хүн болгон ингээл Жорж руу хараалаа штэ. За чи тэгэл хотлоо гэл. Бүгд нэг болонгортой нүдээр ингээл Жорж руу хараал. Манай хүн болохоор ярьцлага болгон дээр л би хотлоо басгасаа гэл тэ. Би амар багсгсан би 0.5-аар эдцээ явжсэн. Тэгээд эргээ гараад их 0.2 болтлоо багсгсан. Би лифт хийсэн single yellow байсан. Энийг шалгаад авах юм байхгүй гэлбэр олон дахин тэрийг хэлээдсэн тэ. Хүн болго ингээл нэг сайда яриагаад хараад чи ядахгүй болох байхаа наач гусал байхаа гэдсэн тэгээд үлдсэн. Тэр дооржсэн цагнаас арай л амар орж илээ шүү дээ. Болсон хэрнээл би цагаас энэ болоогүй орж ирж байгаа. Ямар амар хол ороод тэр өөр гайхаад бүгд тэр хайгаас ижиглээдсэн. Тэгсэн чинь хаацсан сүлээ авснаа тэгж орж ирсэн гэхэлээ бас амар л орж ирсэн л дээ л дээ. Тийм билээ. Тэгэхээр Кими бас нэг тиймэрхүү явжсэн юм шиг л шүү дээ. Тэр нь бол өөрийгөө пол аавна гэсэн юм байна. Тэгээд нөгөө юугаар Reddit дээрээс нүү Mercedes-ийн өөрийн сошиал медиагаар байсан нүү Toto, Bono тэр Kimi 3 ярьж байгаа нь. Тэгээ Kimi болохоор my mistake sorry гэдэг байгаа. Тэгсэн чинь гүй амьдралтаа нэг л гаргадаг алдаа байнахын зүгээр гэдэг Toto тэгэж юм алдаа гаргахгүй байсан. Yes of course гэж. Тэгснээ бас яаж 18 та хүүхд энийг мэдгэвдээ те гэд нөгөө Боног ингээд бороогийн асуултад өстэй чи хэлж өгөхгүй гэдэг бас тэгээд яагаад байгаа юм бэ? Тэр сошиал медианаас байхгүй. Би тэгээ ингээд харчаад энийг одоо өөрөөс нь асууж л тавьдаг байх таа гэж бодчихсон. Тийм л. Бас ингээд нэг хүн ингээд нууцаар авчаад за нууцаарч явахтай ингээд авчаад дураараа тавьж болохгүй юм л тэ эн чинь бас зарим нь болох болохгүй тэр мэдэхгүй шүү дээ. Тэгэл ярилж байгаа тавьж болох уугүй гэж тавьдаг. Тэгэл би юм гэл. Угаасаа тийм нэг юм PR-ийн баг байгаа шүү дээ. Тэрний нэг том толгойн л даваа илгдэг л тий. Тэр нөгөө нэг юун дээр лээ Drive to Survive дээр нөгөө нэг Vettel-ийг гараад идэв шүү дээ. Ингээд 1000 дахь уралдаан чөлөөнийг нь болох гэжсэн чинь би Ferrari-гаас явна гэдгийг 2 хоногийн өмнө зарлцсан. Тэгээ яг тэр нөгөө PR-ийн багтайгаа ингээд суугаад тэрний дарга нь ингээд чи яагаад ингээд ийм бидний чухал юм болох чинь энийг хэлж зардруулж байгаа гэсэн чүү би ингээд албаар задлаг наа чи ингээд лик ингээд гарцсан ингээд тэгэл бас нөгөө нэг PR-ын дараа Vettel рүүгээл муухай хараад үнэн болигортой дээр хараад хадлааш чи ингээд угаасаа явах гэж байгаа болохоор тэгсэн тэгээд тий хотголж байгаа юм уу те. Гэхдээ одоо ярихдаа та нар ингэж ярина тэрийг ингэж ярина шиг бүр хэлэх үгээр нь зааж өгд юм л шүү дээ. Юун дээр бас л байдаг шүү дээ. Ювентуст бас кино гардаг байхгүй.
Тэр чинь нэр хин байсан. Пирло байдаг. Тасчлуулагч үед. Тэгэл PR нь орж ирэл за өнөөдөр ерөнхийдөө мэжээ чамаас нэг ийм асуух юм байна. Энийг гоё тойрлоод ингэж ярээр гэл. Тийм бахуу одоо мэржлийн бүтэн зааж байна. Тийм. мэржлийн спортод бүх газар тийм байдаг болцох тийм. Тэр хин блэ? Ландо үлээ те ингээд хажуугийн хүнээс ингээд Бэрм штэ Оли Бэрм те. Би энийг хилчиж болох юм уу гэдгсэн нөгөө нь би болохгүй гинэ гэ. Ягаад машин өвдөрсөн ч илээ нэг тийм асуусан чинь те. Тэгсэн штэ. Өөрсдөө мэдлэхүү. За тийм болсон. Тэгээд хил амтайгаар тэгтээ бол дөрмийн дагуу миний хувьд бол бас яг Жоржийн талд байна. Тэгээ одоо угаасаа л одоо шүглэл дуустал тоглоно гэдэг чинь те. Тэгэл одоо торхохгүй бол яг Монакод болсон шиг бас тэгээд торхохгүй л одоо дөрмөнд цаасан дээр дөрмөнд юм бол тэгэл өдлөхөн өрсөлдөж байгаа хүмүүс тэгэл тултал өрсөлдөж шүү дээ. Сэргэлэн байж чадсан тий. Сэргэлэн байж чадсан үнэхээр. Энд дээр нөгөө нэг Ферраригийн төрийн үг хэлцэл л дээ. Яг Рассел новшийн үн тэгтээ яг машиндаа суухаараа аюу дайчин гэдэг. Би тэрний аюу үнэлж чинь. Яг тэрнийхээ ачаар өнөөдөр ингээ пол аваад төрүүлчихлээ гэдэг. Яг тулгаагаас хэлж байгаа юу байхгүй те. Яг ингээл яг хараал яг юм толтол хийдэг л. Яг машинаас гараад байгаа. Ойлгох гэж. Би одоо машин дээр зөвлөх. Микрофоноор артгалаараа жоохон болгоочдөг байсан. Шууд яг машин дотроос бас те. Яг үнэхээр хүсэж байгаа одоо тийм нэ пашнад юу байна шүү дээ. Тэгээд тэрийг бол харуулсан. Тэгээд тэр талаар бас нэлээ олон тоглоом хийгээд амжсан те. Фред басаар бас нөгөө нэг уралдаан болохын өмнөх юм ярьцлаган дээр одоо танаа баг апгрейд авчираад мотор авчирсан ч гэсэн Mercedes-с удаан байх шиг байна те. Харин тийм ээ одоо бид нар чинь бүр шар дээр хүртэл бидрээс удаан хордон явдаг болсон юм шүү дээ. Хааз гიშгээгүй байхдаа хүртэл бидрээс хордон байна одоо яалтай хэлээ гэдэг. Тоглоом хийгээд бас Жоржиг игөөдөд авсан. Тэгээд уралдаан дундуур бас Макс тэгсэн мэлээ те. Yellow turn 10, double yellows across the start. Yellow here, and double yellows. Сайн зам яаж зогсож. Нөгөөдөлийг Жоржиг бас нэлээ игөөдөд амтсан мэлээ. За тийм болсон. Тэгээд энэ дээр бас нэг хүмүүс яагаад байна л да. Тэг саяны хоёрыг хэлж байгаатай холбогдохоор Жоржд яагаад хүмүүс дургу байна. Юу н харин тийм хараад хад энэ Формула 1 community ер нь Жорж Лэг дургуул жоохон дургу байна тий. Сая тэр яг одоо Red Bull яг талбай одоо өөрийнхөө гэрт нь болж байгаа оролдоон л та. Тэгэл Жорж явангууд тэрүүр хүмүүс бүгд яг бүүлээл. Макс явангууд гэж өрлөөл. Жорж явангууд бүүлээл. Эргэлт болгон дээр нэрх болгон дээр гэж. Ярсан дээр подиум дээр юу төлөд байгаа. Макс нь гэсэн юм л одоо өөрийнхөө одоо тэр гаргаж байгаа үйлдэлүүд нь одоо энэ чинь олон мянган нүд харж байгаа шүү дээ. Олон мянган нүд харж байгаа, чих сонсож байгаа, хийж байгаа үйлдэл ярьж байгаа яриа нь яг хүн болон талдахгүй байхгүй. Одоо яг илүү хачаач юм ярьдаг хүмүүс байгаа шүү дээ зөндөө. Тэгтэл зүгээр Жорж Расселын одоо тэр хандлага тэгээд хийж байгаа үйлдэлүүд нь ерөөсөө хиний шүү дээ. Одоо таашаал одоо Mercedes-ийн фэнүүд өөрийнхөө фэнүүд нь л дуртай байдаг байх зүгээр. Тэрнээс одоо өөр ямар нэгэн багийн за Жоржтой уралдаггүй байсан хүн ч гэсэн тэнэг гар хэлдэг ч л байгаа. Тэг бид гур бас тэгээд байгаа юм биш үү те. Одоо зүгээр нөгөө юу хандлага те. Одоо онлайн одоо хандлага хүмүүсийн гаргаж байгаа реакшн. Тэгээд одоо бусад энэ том подкастууд үзэх юм бол бүгдээрээ бас энэ сэдвэр одоо яагаад Жорж одоо ингэ төрүүлчихэд тахад Жоржийн төрүүлсэн тухай биш ингээд quality дээр ингэсэн тухайн л одоо хүмүүс ярьж байгаа. Тэгэхээр нэг ярихгүй байна вэ гэдэг дээр л бас нэг төвлөрөөд байгаа юм л та нэг point нь. Тэрний гаргалгааг ярьж байгаа шүү. Тэрнээс биш манай подкаст дургу байгаа ш. Нийтээр олонхоо дагж ийн гэж. За одоо бас уралдаан дээрс нэгж байгаа бас тийм. Жорж төрүүлсэн ч гэсэн Макс зүгээр хоёрт орсон. Red Bull илүү сайн болоо гадарлаа. Макс хоёрт орлоо. Тэр нь арай илүү жоох чанга. Тийм мэдээний нөгөө одоо нөгөө нүүрэн хуудсан дээр байгаа ингээд юу нөө те одоо headline-ууд дандаа одоо Red Bull эргээрсэн тухай эсвэл гимиг үүсч чадаагүй тухай. Тийм. Эсвэл quality ястан тийм. Яг Russell ингээд бүгд пол аваад ингээд ялаад инглээ. Тийм. Энэ 7 хоног сайн байлаа гэж ярьсан байхгүй тийм. Тэгэхээр ер нь яг Russell-ыг харах өнцөг, Russell өөрийгөө харуулж байгаа өнцөг нь ингээд нүүр ингээд нь бол харагдчихлаа юм л та тэгэл. Одоо муу нэр хосовч ярьлахгүй. Энийг үрэл дуусгах та карьер нь одоо яад юм бэ? Яа тэгэл өөрийнх нь хэлсэн зам дээр гаргасан үйлдэл болгоно тэгэл өөрийнх нь эсрэг болчиход байгаа юм чинь. Тийм. Тэгэл гоё айтайхан уралдчаал тэгэл дандаа нөгөө рүү ичгдэг те. Их үйлдэг бас те. Тийм. Энэ хүн чинь анх тэр яг подкаст нэг мөргөлдөөд гарч ирсэн мэт Канадад л ханлаа тий.
Ботас өөрөө очиж мөргөж гаргачингуудаа очиж цохиж явдаг. Тэ Австрал төлөө. Австрал лөө. Тийм баха. Боротод нь тий. Тэгсэн надах юм. Тэгээд сүйд нь Макстай бас хэлэн болол. Тэгээд ерөнхийдөө хугарсан баг тий зам нь. Яг нэг сошиал зам хугарсан баг. Тэр нь бол нэг тийм нэлээд орд бичлэг байдаг шүү дээ. Жорж Вин Рассел лээ тий. Тийм. Жорж нөгөө алдаага бус хүмүүс рүү жигтэй байгаа нэг 14 минутын жилийн бичлэг ба. Тэрийг бас үзэл сонирхолтой. За нэг тиймэрхүүмнээс болоод бас нэг олонхын таашаал бол нэг өртөөд идэв. Гэхдээ Жорж бол бас их тэрийг нэг тооддог баг тий. Одоо энэ үйлрэл авраг болчихвол бидний талаар боддогчгүй гэдэг шиг би болж байгаа боддогчгүй гэдэг шиг байгаа. Харин дараагийнх нь асуулт бол одоо ингээд Жоржийн comeback мөн үү? Тийм байж болно. Яг л энд л одоо сүүлийн 2 уралдаанд яг ер нь л өөрийгөө олох замаа. Ингээд одоо ингээд төрж явж ирсэн бол ингээд жоохон зөв замаа болоод арай нэг жоохон чигээ олчвол. За Silverstone дээр хэрсэн авралт. Одоо энэ хялтын цуваа үргэлжлэх хэр өндөр магадaltaй гэж бодож байна. Одоо Silverstone яг юу баха? Шийдвэрлэх уралдаан баха. Ер нь бол. Одоо Kimi дэрс яг юу бацсан мөн одоо ингээд яг жоохон дарамтны ирцээ тэр нэг өөрөө алдаа гарчаад одоо тийм шар гарчаад тэг араас нь асууж байгаа асуулт нь яасан Жорж хэр явсан бэ? Тэг ч юм уу тий. Бүр яг нөгөө ч ингэ бод. Тийм тэрийг бодсон. Одоо энэ ч яг юм суудсан байгаа байхгүй юусэн. Яг өөрөө сайн байсан юм байсан ч гэсэн тэгтээ яг тэр дарамт нь одоо жохороод эхэлсэн. Энэ дээр нь яг Рассел өөрийгөө олцсон. Тэгэхээр одоо яг гэртээ уралдаа нь хэр ах вэ? Тэрэн дээр л бүх юм харагдах тааштай. Одоо яг нөгөө нэг яг ганаг хэлдэг шиг нэг Kimi-ийн муудад яг тэр орон зайг нь Рассел нөхөд авчлаа л та. Яг тэрийг нь одоо өөр багийнхан нөхч авч чадахгүй л байна л та. Тэгээс машин нөхөхгүй л шүү дээ тий. Яг нэг уралдаан дээр нэг Ferrari яатсан. Сая магадгүй Австри дээр Макс гоё уралдлаа. Магадгүй эргээд Silverstone дээр чадахгүй ч магадгүй шүү дээ тий. Тэгэхээр яг нөгөө нэг өрсөлдөгчүүд нь байхгүй болохоор яг энэ хоёр нэг нь унангууд нөгөөх нь байрын эзлэл яг нэг иймэрхүү нь юу л явах гэж боддоо шүү дээ. Ингээл спираль маягийн юм яваал. Дээр дороо оролцоол. Тэр юу яцсан мэл штэ нөгөө ChatGPT summary гаргасан байхгүй. Тэрэн дээр яг хуу Жорж бол хамгийн хурдан Mercedes байгаагүй. Тэгтээ алдаагүй Mercedes байсан болохоор одоо төрүүллээ гэдэг. Яг үнэндээ тэр бас яг зөв хэлсэн. Одоо сүүлд нөгөө Kimi гүцэд ирдэг дээр ер нь бол Kimi нөгөө race pace нь бол хамгийн хурдан байсан юм бэл. Verstappen хамгийн хурдан дунджаараа. Тэгтээ бүр нэг 1000 хэдэн секундээр Kimi тэгээд Жорж. Рассел. Юмсэн мөлий. Гурлаад яриадсэн шүү дээ. Тэгвэл шууд одоо Kimi рүү яа л да. Нөгөө нэг эхлээд алдаа гаргасан гэхдээ гайгүй нөхлөө гэд. Kimi бас нөгөө нэг дуусчаа радион дээр за sorry би ингээд өстой байлаа би хийх байлаа. Эхний гаргасан алдаа нэг юм хийчлээ гэд бас нэлээ спираль руугаа орох гэдэг шиг байсан тий. Тэр одоо яах бол зогсох болов? Үргэлжлэх болов? Одоо яг л Silverstone л одоо жижигдэл чинь дундаа амралт байхгүй одоо шууд явж байгаа шүү дээ. Back to back тий. Тийм тэгэхээр одоо яг энэ дээр л одоо яг үнэхээр яг Kimi хин гэдгийг харуулна George Russell гэдгийг харуулах. Бас нөгөөд нь л өөрсдөө хөл толгоо олох гэж хичээж явах. Тэр хооронд нь нөгөө хин авраг авах вэ? Хин яг замаа зүв засах гэдэг үзэх нь нөгөө одоо Mercedes 2. Үзэлцэх баха. Тэрэн дээр одоо жишээлбэл Ferrari өмнөх уралдаан дээр апдейт авдсан тэр нь гайгүй ажилласан. Сая ажиллаагүй. Тэр апдейтэд дахиж гайгүй ажиллах уугүй юу? Сая Red Bull авчирсан байсан, сайн уралдсан. Тэр апдейт одоо энэ сайн уралдал дахиж үргэлжлүүлж авч чадах. Өөрснөө л хайсан хүмүүс байгаа. Тэгэхээр энэ нь бол Silverstone-ийн уралдаан их сонирхолтой болох байхаа гэж бодож байна. Тий, Discord руугаа ороод үзээрэй манайхаа. Тэг баах хүнд дуудсан. Тэг баахгүй болох. Тэг надад тэгээд бас боногоос шалтгааллах байх гэж бодлоо байна. Одоо яг энэ дээр яг яаж залж авч явах вэ те бас. Ямар тусламж өгөх вэ? Silverstone ч бас л ур чадвар шаарддаг зам шүү дээ тий. Ерөөсөө флат ордог л. Эргэлтүүд нь ерөөсөө торос авахгүй ордог эргэлтүүдтэй. Тэр болгон дээр яаж одоо нэг засах уу, залруулах уу гэдгээс их шалтгаалах байна. Окей. Тэр нөгөө би сая нөгөө Nico Rosberg-ийн нэг ярилцлага гарсан байсан. Тэр high performance гэдэг. Тэрэн дээр өөрөө 16 оны нөгөө нэг улирлын тухай ярьсан билээ л дээ. Тэгээд яагаад одоо зодог тайлах болсон мөсөн тухайгаа. Тэгээд 16 онд одоо чи хизээ ингээд хамгийн их ингээд сэтгэл зүйн дарамт авсан бэ гэсэн чи яг 4 уралдаан үлдээд Японы Гран При дээр төрүүлчээд байх үед
ингээд 40 онооны илүү гарцсан. Тэгээд дотроо за би баг авчлаа да гэж бодоод тэгээд дараагийнхаас нь би ингээд 2-т ороод юм уу 2-2-т ороод 1-3-т ороход ингээд төрүүлэх юм байна гэж бодоол ингээд дарамттай эхэлсэн. Тэгэл бодоол за би ингээд ямар нэгэн алдаа хийхгүй байхад л одоо нэг тий сайн явъя биш. Би алдаа хийхгүй байхад л болчихно гэж яг дотроо бодоол эхэлсэн чинь ингээд яг алдаагаараа бүх юм ингээд эсрэг хорвоог нь хамаг дарамт ингээд өөр дээр нэрсэн гэдэг ч юм. Тэгэхээр бас магадгүй одоо хими яг тийм мэдэрч магадгүй. Болчих юм байна. Би одоо ингээл яваад байх чинь easy байсан юм шиг гэдэг. Одоо нөгөө миний алдах медаль болчлаа гэж бодоод эхлэн готой дарамтаа эхэлж ирж ийж магадгүй тий. Тэгэхээр өмнө бас нэг 2 уралдааны өмнө гэсэн Раслыг эхэлсэн мэстэй л да. Тэ энэ бол одоо Кимиг алдах зүгээр л хүүхдэр жоо хүүхдэд тоглож байгаа байхгүй тий. Цабаны зүгээр энэ чи наригж шил зүгээр. За тэгвэл мэдээж driver of the day Max Verstappen болсон баг шүү гэсэн. За тэгээ Max Verstappen-ы талаар Red Bull-ийн талаар Max эргээд ирсэн үү гэл. Тэгээ гэртээ угаасаа Amsterdam хамгийн сайн баг уралдаг. Одоо нисгч нь Max баха тий. Одоо байгаа нисгчдээс угаасаа Lando Max хоёр л ирнэ гэсэн. Дөрвөлж мөлцсөн тий. Тэгэхээр бас гэртээ уралж байгаа болохоор одоо илүү сайн мэддэг зам дээр ч гэсэн одоо тохиромжтой илүү сайн хэлсэн баг апдейтүүдэнд сайн ажилласан. Тэгэл бас яг нэг уралдаага үзэж хэлж өстэй. Хизээч юм одоо Red Bull өөрийнхөө хүчээр ингэж подиум руу гарах хэмжээний уралдааг өгдөг хүртэл авсан подиум нь зүгээр нэг урд нь байсан эдэн гарсан ч юм уу те нэг Ferrari эдэн гараад эсвэл Mercedes нэг гарсан ч юм уу те тэгж подиум руу гарснаас биш яг саяных чиг одоо сая бол яг өөрийнхөө бэрээр гарч ирлээ шүү дээ. Гойж авсан подиум тэгэхээр одоо бас одоо яг сэлбэрсэн дээ. Энэ дээр апдейт нь ажиллах юм уу яг үнэн байсан юм уу худлаа байсан юм уу гэдэг нь л подкастын нэр зүгээр л Silverstone дээр л харагддаг гэж байна. Эпизод 54 Silverstone дээр мөх юм байна. Окей. Тэгэ Макс иргэрсэн үү? Үгүй мэдгүй одоо хэлж хэцүү л шүү дээ. Тэгэл яг Барселона дээр чсэн Хавилт иргэл ирлээ гэсэн. Тэгээд сугаавд шүү дээ. Яг мэдээж одоо Хавилтон ч юм уу те Макс ч юм уу ур чадвар нь байж л шүү дээ. Тэгэхээр гэтэл нөгөө нэг машин суугаад шүү дээ. Ерөөсөө явж өгөхгүй байна. Мэдээж нөгөө тойргийнхаа дотор замынхаа онцлогоо шалтгаалаад одоо цаг гаргаж ч юм уу салхинаа шалтгаалаад янз бүр мөр болдог л баг л та. Тэгэл ерөөсөө тэр нэг юм тохиргоон л ерөөсөө болж өгөхгүй шүү дээ. Сайвал тийм ягаад ч гүцгүйс те. Ялангуяа Ferrari бол ягаад ч гүцгүйс. Ямар ч хурд гарахгүйс те. Дуугаа бүр шинээр солиосоо нэмэргүй. Маа энийг игээд үзгээл гаргаадсан байхгүй. За тэгвэл Red Bull Max-ийн 1-р байрыг алга хийцэн үү? Тийм асуулт байна. Тэр чинь юунаас юун дээр тэглээ. Одоо нөгөө орцсон шүү дээ. Хуучин нэг лапын билээ 2 лапын хуучин дугуйтай Жорж гүцэдсэн шүү дээ ханаас нь. Тийм. Тэгж жагаад 1.1 рүү баг оруулаад тэгсэн чинь нөгөө Russell орсон чинь за уралдааны төгсгөлд дугуйны давуу гаргана гэд оруулахгүй байлгацсан шүү дээ. Тэрнээс хэрвээ яг дагаад орсон бол нэг 2.1 секундын ард мард гарч ирэх боломж байсан тий. Тэгээд тэрэн дээр хүмүүс Red Bull яг амар буруу алдаатай бол шийдвэр хийгээгүй. Тэгэхдээ хамгийн бэст шийдвэр одоо эргээд харахад хийгээгүй юм биш үү? Ер нь л тэр юм тий. Зүгээр л дагаад л орчих хэрэгтэй байсан. Тий. Одоо өнгөрсөн нарахад тэгж харагдчихлаа байна. Тий. Тухайд дагаж ороогүй байж байгаа төрүүлсэн бол тэр нь зүв байна. Тэгээд төрүүлэг болохоор одоо дагаж орсон нэг зүв байсан. Гэхдээ тэрийг одоо нэг уралдааны хэлжсэн нэг яг зүгээр л хамгийн баталгаатай шийдвэр гэдгээр л хэлсэн. Төрүүлээ биш. Гүцэж Раслыг тожихтой биш тий. Төрүүлээ биш зүгээр төгсгөлт нь гайгүй дугуйтгаа байж байгаад ардаач гүцэхдэггүй урдаач яг гүцүүлгүүцэн тийм гүцэхгүй бол тэгээд хоёр хадгалж үлдээ гэсэн шийдвэр л баг. Багийн хувьд зүгээр. Хамгийн наадлын эхний одоо point нь одоо 3 руу унахгүй баг. Хоёр хадгалах гэдгээр л явсан байх шүү дээ. Яа мэдгүй яг тухайд юу яасан мэдгүй л юм л да. Зүгээр бас юу яасан байж магадгүй нэг дагаад орчихлоор юу руу орчих гэсэн юм шүү. Трафик руу орчих гэсэн байна. За тийм. Тэр чинь нилээ юунууд машинууд ингээд ороод эхэлсэн байсан шүү дээ. Ерөөсөө урд хойно оролцсон. Racing Bull-ийн урд үлээ ард намт гарч ирсэн баг. Тийм баг тий. Тэгэхээр чинь
асуудал байхгүй. Яг Russell-тайгаа л тэгэл ер нь л ойрхон л гарч ирсэн. Тэгээ нэг машины хойно юм бол гарч ирсэн баг. Тэр нөгөө доор график харуулсан 2.6 3.1 гэл нэг тойрогдсон тэр нэг холдоодсэн шүү дээ, тий. Тэгсээр байгаад Max солилоод гарч ирэх үед 11 секунд туссан, тий. 11 секунд нөхөх шаардлагатай болж орж ирсэн. Тэгээ гурлаа яг тухайд ярьж лээ шүү дээ. Орохгүй бахтаа. Тэгээ байж нилээ хонорс тий. Тий. Би бас тэрэндээ тэгж бодсон л та нөгөө нэг Stroll найдаад найдаад бас жоо харах магадгүй. Уусад чи нөгөө өөр багууд яриа сонсож байгаа шүү дээ. Юу ч машин чи яаж халж ийн гээл нэг яриад байгаа шүү дээ. Багуудаас. Тэгээ одоо за тэгвэл safe mode дээрээ 50 гээл. Тэгэл за эднийх төгчлөө дөө гэдэг. Яг тэгэхээр яг гамблцлах хэлтэй бүгд тий. Тэр тэгээ супер компьютер яаж харуулдаг бол ингээд осолдох магадлал гээ тоо харуулдаг болов. Ялавлаг гарах хөв мөв гэж харуулдаг багтай магадгүй бид нар. Тэгэл хэрвээ тэр нөгөө нэг машин чи хэдэн мянган юу гэдэг сенсор гэдэг гэсэн тий. Тэгэл тэр болгоноос авж байгаа мэдээллийг хараад за энэ хоёрын дэвшилсэн тэр нь дашсан гэсэн бол за ер нь магадaltaй тэгэл. Юм байдаг л. Тэр нэг цагаагаар бас амар халуун байсан тий. Үнэхээр яг тэгэхээр яг найцлах одоо Ferrari ч гэсэн халаал байсан шүү дээ тэгэл. Тийм шүү дээ. Дундуур нь яг тэр TS гэдэг мод дээр тавигдсан гурлаа тэр нь юу юм бэ? Сүүл Leclerc-ийг бас safe mode дээр тавьсан байв гэдэг. Тэр нөгөө нэг тийм нэг тоо байж байгаа л те одоо safety car гарах магадлал гэл тоо гэл 50 идөө гэл харуулсан. Stroll битрүү гэл орсон чи. Нэр Stroll гэсэн юу яц те дуудаад боксер оруулсан те. Зам дээр биш. Шинэ чи өвдөрчлөө ороод ир гэдэг. Сайжрал байгаа шүү те. Гинт зогсчдгээс одоо өрдөлж гараад таамаглаад удахгүй болж байгаа одоо ороод ир гэдэг. За тийм байна. Тэгээ манай үсгээс дээр Red Bull-ийн талаар коммент үлдээгэр юм. Red Bull-ийн фэнүүдийн хувьд тэр их юу яагаад л те. Одоо нэг юм холимог мэдрэмж байна. Одоо mixed feeling гэдэг англиар. Нэг харахаар төрүүлж болох гоёч байсан юм шиг. Ингээ харахаар бидний сайжраад бүр хоёр тордог башлаа гэх юм шиг гэдэг. Тэгээд тийм үгээр одоо өөрсдийнхөө мэдрэмжийг илэрхийлээд лээ. Манай Red Bull-ийн фэнүүд үзчихвэл бас уралдаа үзээд юу гэж бодсон талаараа коммент үлдээгээрэй. Лайк, share, subscribe хийгээрэй. За тэгэнгუთ дараагийнх нь мэдээж Ferrari. Ferrari зүгээр байжгаад Hamilton-ыг одоо нэг P4 мөрөв оруулчих байсан юмыг өөрсдөө хутгалсан уу? Тэр олон ордог юмараа. Зүгээр бусдыгаа дагаад явсан бол байраа хадгалаад P4 мөрөв зүгээр ээж орчих байсан юм хитрхи комплекс болгоод. Би бол тэндээ тэгж хэлдэг шүү. Угаасаа машин амар дуугаад байдсан. Угаасаа 3 цаг харахгүй байсан тий. Тэр юун дээр харах ганаа хэлсэн мэт тий. Leclerc юм л Hamilton илүү бараа артлын бардцаагаа бодолцсон мэт тий. Тэгэхээр машины өөрийнх нь онцлог нь жоохон дуугаа хидэдсэн учраас цаг алдлагаар гэс солиод шин дуугаа тавиад юм тэгж л хэлсэн. Тэрнээс нэг тэгж амар нэг юм хүмүүсээс өөр хийгээд нэг юм гоё юм чи гэтгтэй биш. Бодит байж болох тийм хамгийн зөвшөлтөр байсан. Миний таамаг. Би бол хардаад байгаа шүү дээ. За барьслаад ирээдэл олон ороод яатсан чи одоо ингээд өлрөл дуслаа олон орчих гэсэн юм. Дараа нь хилцсэн мэс тэн нилээ. Газли бас 3 вит орсон. 3 машин угаасаа 3 питтэйсэн. Өөрсдөө тооцоолсноос илүү их дугуугаа идэдсэн тэгээд яваа арга байсан гоо тий. Тэр гэхдээ VSC дээр софт хийдэг нь яаж байгаа юм тэрийг хүмүүс яагаад л шүү дээ. Яа софт хийгээ жоохон урагшлчих гэж бодсон юм бэл. Hamilton дээр тий Hamilton дээр софт хийж гаргаад тэгжсэн яг бусдаагаа адилхан дугууны цикл рүү оруулчих. Тий софт нь төрүүлээд дуусч байгаа болохоор. Тэр халуун тэмдэглэл софт яг шаардлага. Юу байсан? Нэг бол нэг софт нь ганцаараа шин байсан юм болоо. Тийм болоо. Нөгөө нэг үлдсэн медиум харданда явцсан ч юм уу нэг тийм байсан байж магадгүй. Хэрэглээгүй софт байсан гэж юу? Ferrari мэдгүй шүү. Барыг байхгүй. Тэгэхгүй би анзаараа ашигласан баг. Q3-д орсон бол. Q3-д орсон гэхэлэр тий. Хинд Max 1 байж магадгүй гэдсэн тий. Max 1 байсан. Бусд нь байхгүй байсан баха. Max-ны Q2 дээр ч байгаа нэг л хийсэн. Тий, Q2 дээр нөгөө рисклээд тэгээ P10-аар орсон шүү дээ. Газли 006 байл. Тий. Мултарч галцсан. Тэгэн байр нэг хайрлж үлдээсэн гэхдээ тэрийг ашиглаагүй бассан. Тэгээ тэрийг сүулт хийх байх гэдээ яриадсэн. Тэгээгүй. Тэгвэл тэгээд яг хоо стратегийн хувьд бол яг нэг айхтар илүү хийгээд байхаар юм бол байхгүй байсан. Гэхдээ нэг
момент гарсан шүү дээ. Box би өнгөрчлөө шүү дээ. Хэрэгжүүлэхгүй яасан ч we tried. Тиймэрхүү бас нэг юм бас байгаа л. Нэг зэгцэн таараагүй юм уу? Тэрнээс бол нэг айхтар буруу бол шийдвэр. Угаасаа машин явахгүйсэн юм чи тээ. Угаасаа за тэрэн дээр ингээд стратеги солио гэхэд тэгэл угаасаа л одоо юу гэдэг нэгт мотор халаад явахгүйсэн, хоёрт дуу нийдэгдээд угаасаа хурд нь явахгүйсэн. Гэхдээ яг Leclerc хин хоёрыг Hamilton хоёрыг харьцуул Hamilton угаасаа л хамаагүй харьцуулбал л дээ. Тэгээ тэрэн дээр Leclerc ягаад одоо даал Leclerc би тэгж би ч явах те төрөний үг нь бас ирцэлээс л та. За би бол ингээл Leclerc тайртай те. Энэ хүү бол одоо юу гэдэг ингээд өөр багт магадгүй ингээд гоё машинтай байсан лиценз авраг болчих байсан. Тим авьяастай. Тэгээ одоо болж байгаа юм зүгээр л юу гэдэг. Олон жил Ferrari-гийн номер 1 байгаад уучлаарай Sainz. Гэхдээ Sainz бол Hamilton биш те. Hamilton бас Sainz биш те. Ингээд 7 удаагийн аврахгүй ингээд хажууд нь ингээд одоо ямар ч нисгчийн номер өрсөлдөгч бол хажуудлын гараж те. Хажуудлын хүн гаражны хүн одоо ингээд өөрөөс нь илүү байгаад чинь дандаа номер 1 байсан гинт инглээр яг шокнд орж байгаа юм. Тэгэл одоо яг эндээс гарах хамгийн одоо энгийн арга бол зүгээр өөртөө л тулдах. Би бол тэн дээр яг санал хэлдэг байгаа байхгүй. Яг одоо бол яг нэг юм цогт авцсан. Би яах болохгүй. Хажуудлын дээр Hamilton ч ингээд идээд штэ. Хурдан болоод улам хурдлаа. Бүр 4-0 5 6-0 одоо сүүлийн 3 уралдаанд гурвууланд лаалаа штэ те. Бүр ингээд quali юм бүгдэн дээр нь. Тэгээ яг одоо нөгөө нэг яддаг шиг юунд орцлоо хэл та бодолд орцсон. Тэгтээ бас юу юм шүү одоо Leclerc чинь нэр нь карьерийнхаа турш ингээл нөгөө хагасааны одоо quali-ны эксперт ингээл амар машинаар боломжгүй машинаар нэг пол авдаг байгаад тэр нь одоо ингээд байхгүй тэгээд бүтэнсэндээ бас нэг сайн байдгүй байгаадсэн шүү дээ. Hamilton бол бас бүтэнсэндээ бол нэлээ одоо илүү одоо Leclerc-ээс л илүү. Тэгээд тэр нь яг ингээд quali сайн хийдэггүй ингээд машин болчоор ингээд Leclerc-ийн юу н одоо таарн танигдаад байна уу гэж. Бис бодоод одоо Hamilton бол яг та за P4 байна уу хойноос эхлээд тэгээд уралдаан дунд ингээд хөнгөөцөх янзаар нааш цааш болох юм одоо тийм залмих ихтэй тий одоо микс их сайтай. Leclerc бол яг ингээд урдаас уралдвал урдаа дуусч муусдаг тий. Тэгтээ нэг хүний хойно мөн нэг наан цаана орохтой бас сексэн асуудалтай ч юм уу. Эсвэл нөгөө их бензинтэй тийм машинаараа сайн уралдах юм уу ч юм уу. Тэр нь аяг эсвэл одоо эсвэл овоож ингэж эсвэл томруулж харагдаад нүү. Гэс бодогдоод. Байж л тий. Тийм байж л. Гэхдээ зүгээр л энэ толгойд нь болж байгаа юм баг. Ялагдаад хажуугийн үндэ ялагдаад гэсэн. Бодлоо нэгсэн. Тэгэл дээр нэмээд машин жоохон өөрт нь тарахгүй. Жоохон тохирохгүй байгаа юм шиг харагдах тий. Уралдааны хувьд хийж байгаа үйлдэлүүд гэсэн сонин үйлдэлүүд. Тий, яг инженерүүдтэйгээ яг тэр нэг гоё цэгийг олж чадахгүй л шиг. Машинаа гоё тааруулж. Уран жил бодлого ер нь бол жоохон харуулах гэдэг нь шүү дээ. Манай чи ер нь л тий. Тэгтэл ер нь тиймэрхүү юм чарагдхаа байлсан ер нь жоохон. Барселона дээр илүү хэлсэн мэт. Би яг 0 жилийн хийсэн тохирохоо хийсэн гэдэг. Тэгсэн чи машин энэ жил бүр шаал өөр нэгэд. Явахгүй нэгэд. Тэр хүн чи бүр ингээд толгоо нэрхсэн баг. Юу төрчих юм яах хэв бэ гэдэг. Яг хоо ингээл заа нэг инглээр ингээд тэрийг өөрчлөөд өөр болох хэвээр гэл ингүүтэл яг хэмээрэл байгаа тийм ингээд юу тийм мэдгүй. Ингээд юм тохиргоо өөрчлөөд ингээд янзлаад сайжруул эхлэх нөгөө юм ингээд шал эсрэгээрээ болоод ч юм уу хүрчээсэн юм хүрхгүй. Тэг тиймэрхүү юм болоод байгаа. Одоо л альбом яраас л явж байгаа. Тийм ээ тий. Red Bull-ийн 2 дугаар нисгэж барилаа юм мэдрээд явж байгаа шүү. Тэр яг тэгж хараад байгаа. Тэг альбом тэгээдсэн шүү дээ. Яг нөгөө нэг ингээд тэр машин чинь 1000 өөрчилж болох юм байдаг. Тэгээд хоорондоо бас комбинацлаад ямар үр дүн гарах вэ тий. Тэгээд юу ямар юмыг эргүүлвэл хаана юу өөрчлөгдөхийг сурахад бүтэн жил 2 жил зарцуулдаг гэдэг. Тэр нөгөө яг мэддэг байсан юм аа одоо юу гэдэг АБ-го мэддэг байсан юм аа одоо мэдхээ болчлоо тэрэндээ улам их шок авч байгаа л та. Одоо яг тэгээд байгаа хөө. Нодлон Барселонад хийсэн бүх тохиргоо хийсэн чинь машин шал эсрэгээрээ ингээд хариу үйлдэл үзүүдээр эхлэх нөгөө чи ингээд шок авчихдаг. Одоо тэгээ яах хэвтэй юм бэ? Би хийж болж исэн юм чигээ болох альч тэгээд. Гэтэ үн Ferrari-д одоо ийм удаан байчаад одоо бүх юугаа мэдтгүүл юм байна ингээл. Тэр нь жоох ингээд 50-аар ингээд ханддаггүй юм байна.
Албан бол тэгээд дөнгөж орж ирээд Макст ингээ алуулаад Макс хурдан болоодсэн болохоор би бүр ингээ шүн ингээ 11 болтол ингээ суугаад бүх эргүүлж болох юм ингээ эргүүлж үзээд минийх яагаад юм болохгүй нэ гэдэг ингээ улам гүнзгий ингээ ухаадсан. Тэгээд би тэр их тусмаа өөрийгөө алдаад сүрээдсэн. Одоо бодоход би тэгж ингээд юм гүнзгий харахгүй зүгээр л ингээд өрүүлээл ингээд яах байсан юм бэ? Одоо өрүүлээ ингээд зүгээр яг тэр уралд сурах хэрэгтэй. Би ингээд алдаа ингээд эргэн тойр ингээд юмнаас хайгаас яг үндэм толгой дотор ингээд байсан бэлээ гэдэг тийм ярьслаа бас шүү дээ. Тэр тэгтээ тиймэрхүү юмыг одоо л эклэрч одоо ичнээ жил уралж байгаа юм. Мэр юм. Харин тэгэхээр яг одоо мэддэг байсан юм тэг болдог мэддэг байсан мэдгөөч илүү хүнд орж ирж байгаа хөө тэр зөвхөлт. Одоо альбомч яхад мэддэггүй анхаасаа орж ирсэн шүү дээ тий. Яг тухайн үед яг юу болдгийг мэддэггүй байсан учраас тэрийг хайгаа яваад байсан. Харин өмнө яг мэддэг байсан юм мэддэг болчихлоо бүр одоо альбомоос илүү хүнд орж ирж байгаа. Тэгээд дээр нэмээ төрүүлж гүвдэг байсан дахиад. За Хамилт бол easy байсан. Одоо бүр яг тэгснэ одоо яг үнэтэй нүрээ тулаад Хамилтон задлаа 7 удаа явах. Би барж ирсэн. Одоо яагаад барах. Миний юм ингэж гээд одоо энэ ингэж хийгээл. Хормээгээ баларч юу. Хартлашаа көрсөн шүү дээ. За нэргэлээ. Нэр сонсч байлаа. Тийм байх шүү. За тийм байна. Дараа нь нөгөө нэг яг зүгээр хайлайт гэх юм уу те энэ уралдааны хүмүүсийн хамгийн том хайлайт миний бас нэг хайлайт тэр нэг юм дроны нэг хүнэг шот гэдэг дагуулж харагдсан те. Тэр амар гоё харуулсан. Тэрэн дээр бас нөгөө хин Макс Льюис хоёрын нөгөө хоорондоо алдцдаг нэг дөрөв эргэлтэн гэж яваа. Тэр бүр 21 оны санагдал те. Тэрийг нөгөө Макс гадуур нь явах гээд наа чин пен нэц пен дац пенальти гэж те. Тэгээд тэрэн дээр бас Льюис комд хэлсэн байсан. Чи 7 удаагийн аваргын гадуур угаасаа тэгж ордог юм ба гэдэг. Өөрөө тим коуч яваад яг хэлсэн үсгийг мэдхгүй хүмүүс зөхиоцсон юм эсвэл тэгтээ тэр бас авра стейтмент тийм. Би ийм том аврагтай гоотүний гадуур тэгж ордог юм ба гэдэг тийм яасан. Тэгтээ бас нэрэл тийм л халтаа л гэж бодсон л та. Зангаргаар болсон шүү дээ. Зүгээр яг тэгтээ машин чадвал чадхаар өстэй. Red Bull-ийн машин бол байсан шүү дээ. Тэгээ энэ урланд л байсан тий. Байсан. Уусаа энэ урланд ч хин уртл ланд уртл хилцсэн байл шүү дээ тий. Red Bull сажирцсан байна. Би хажаараг ягаад ч гүцсэнгүй гэд гүцэж үзээд ард нь орч гүцэхгүй гээд. Тэгэхээр яг л зөвл аваад зөв юм авах гэсэн юм шиг тий. Гэхдээ 5 гайгүй муухай эхэлсэн шүү дээ. Машина бүр гаражнасаа гаргаж чадахгүй. Аранда хийсэн чинь буцаад антистол ороод байна гэдэг. Тийм. FP1 дээр машина асааж чадахгүйсэн шүү дээ. Юу гэснээс бас нэр Макларен юу авчирсан бэлээ 5 дахь өдөр. Өөрсдийнхөө Макареныг авчирсан бэлээ. Тийм. Тийш нэ өөрсдөө авчирсан. Тэгээд гараашнда угсраад эргүүлэх гэсэн нөгөөх нь гоё ирэхгүйсэн. Хүснээр нь. Тэгээд за надад бэлээ гээд. За орлоорхаас үнгээл суцсан. Нэг орхоос хаа болоо. Тэгээд нэр яасан бэлээ. Тэгээ одоо Silverstone дээр туршилтна гэ. Хийж үзснэ те. Шок. Гоё л харагдав. Хоёр ингэж эргүүлж ирсэн. За даатгав. Нэр тийм сандарчлаа. Тэгсэн байлаа нэрэ. Маклар нь юугаа ч хэлэх хэрэгтэй. Зак Браун бүр чивчм үү. Йоо бүр ингэж ярилцлагч өхөө болоо бүр али байна уу? Юу асуучих юмсан гэд. Тэгмээр болцсон л шүү бүр ингэж. Зам дээр нэг дугаартай машин байгаа гэдгийг ч мартчихсан л шүү дээ. Энэ бол тийм мартагдахаар хэмжээний ямар ч тийм. Одоо нэг хоош унахгүй, рушаа гарахгүй одоо нэг тийм тогтмол дундаж байна. Тийм, яг камерт зүтгэхгүй гоос тиймсээ. Тэр чинь нэг хүнтэй уур танаа ороод үзэлсэн чинь байхгүй, тэгэл чимээгүй байж л байдаг. Тийм үр ярьслах хөрөмөр Стеллага явуулчихлаа. Стеллагийн ярьслах нь ялээ л дээ. Яг бас нэг хідэн априкет авчирсан юм билэ. Тэгээд сансныг бодвол нөгөө нэг дугуй идэлтэй хамаагүй сайн бариллаа гэд. Тэгээд энэ бол айгүй зөв ингээд голдрол руугаа орж байгаа шинж энтер гэдэг нэг тийм ярьслах хөцөөсөн. Тэгэхээр бас өөрөө нэг баг юм сайжруулаад дэвшлэх гэл яваалгаа юм шиг байлаа. Бас батарейны бас авчирсан гэж байна. Тэгсэн тийм. Mercedes мотор нөгөө нэг эвдрээдсэн асуудал нь батарей халалтаас болоод power unit эвдрээдсэн бол таарсан. Тэгээд Williams жижиг багууд эвдэрэхгүй байсан шалтгаан нь угаасаа ингэж хална гэдгийг мэдчихсэн.
Тэгээд нөгөө жижиг багууд рисклэхгүй Mercedes нөгөө төрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа учраас яг тэр зураасан дээр байнга аваачаадсан юм билээ л дээ. Тэгээд тэрийг шийддэг одоо тийм reliability upgrade авчирсан. Тэгээд Lando Norris-оос бусад Mercedes мотортой машинд орсон гэх. Lando Norris-ийн хувьд нөгөө нэг энэ жилд авах батарейны солих тоон дүүрц учраас аваагүй. Тэгээд дараагийн нэг уралдаан дээр юм уу одоо нөгөө 5 байр хойшлох. Тий, 5 байр хойшлох боломжтой тийм уралдаан дээр авах юм шиг л. Магадгүй Silverstone дээр ч юм. Гэхдээ хүүтэн байвал ч хийхгүй ч байж магадгүй тий. Тий. Тийм бэлээ. Тэгээд тэр бас нэг юм сонирхолтой бас нэг үнцэг харуулж байгаа тий. Багууд ингээд найдвартай бай гэвэл байж болно. Тэгтийн чи ингээд уралдаан учраас имийг дандаа ингэж тулгах хэрэгтэй тулгаад байгаа учраас ер нь хэвтрээд байгаа гэдэг тийм үнцэг. Формула 1-ийн бас нэг тийм гоё сонирхолтой үнцэг. Зураас байгаа шүү дээ. Хэлийн шугам байгаа. Тэр шугамын яг динжинжил байх хэрэгтэй. Аль нэг л унжлахгүй гэн. Тэгээ бас яг 100% өгөх бол угаасаа нэг хүн болж чадахгүй те. Гэхдээ хэр 90 хэд рүү аваачих нь эсвэл заримдаа 90 байлах гэж чад гадаа халуун болчихгоо 100-аар. Тийм байгаа. Энд дээр нэр сая чи нөгөө нэг Aston Martin биш ээ. Юу лээ? Cadillac ч хоёулаа гарсан тий. 2 тойрог 4 тойрог. Тийм. Тэнгүүтээ альбом хин нэлээ юу ч Williams ч бас Sainz тий. Тэг би ингэ бодож байгаа байхгүй. Ерөнхийдөө энэ жил ингээд Mercedes-ийн мотор нэлээ яагаад байна уу гэд. Бас DNF-тэй байна уу гэд. Тэгсэн чинь нэг 6-аас 8 DNF болсон юм шүү дээ Mercedes. Хамгийн их нь мэдээж Honda. Тэгээд дараа нь Ferrari байгаа юм 3-5-3-аас 5. Тэгээ Audi хамгийн бас эхний нэг 2 уралдаан дээр л Bortoleto Hülkenberg энэ төр яаснаас биш. Ер нь баг найдвартай байгаа гэж юу? Хамгийн бас гайгүй мотор хийсэн. Audi сайн байна. Харин тийм бүр шалаа шалгах юм бол байхгүй байгаа шүү дээ. Ер нь л зүгээр яг зүгээр үнэхээр шинэхгөө байгаа. Тийм. Руки байгаа. Гэхдээ ер нь боломжийн сайн руки. Энэ янзаараа явбал бас нэг 2 жилийн дараа бас үзээтэй юм шиг тий. Тийм сурчвал. Бенз чинь цаах ер нь бол бас л тэгж харсан мэт тий бас анх. Нэг тийм сайн бол байгаагүй. Гэхдээ Шумахер оноолог тий. P8 9-өөс алцаал. Хүмүүсийн уур хөргөл яваадсэн. Тэгэл Хамилтон явсан чинь нэг читгэлтэй үнэ мэтгэлээ нэг тий чи Макларнаас Mercedes руу юу гээл тий Mercedes-ийн доор нэг Mercedes юм уу гэжсэн чинь Mercedes-ийг дуурж тасцсан. Тий. Тэгэхээр бас Audi бас яг үнэхээр гоё project болж явж магадгүй. Тэгвэл бас гоё тий бас нэг тий дахиад нэг контендер баг гараад ирнэ чинь бас Герман чанар хэлсэнтэй хүрдэглээ. Дээр нэг юу үжсэн юм бичлэг. Нэг Audi-гийн инженерийн миний daily work routine гэсэн бичлэг гэсэн хэвхэв. Өглөө босоод ажил дээр машинаараа ирээл Audi гээл тийм л. Тэгэл ерөөсөө тэр Audi чинь бүр хотгоо юм байлаа шүү дээ. Дотроо байсан хоол моол бүх юм гүрдэг зам сэл байсан юу бүх юм бит юм бэл. Тэгэл тэр хүн ингээл заавал тэд мэдэхгүй тэгэл жоохон юм яаж байгаа л за би жоохон гарч тэгэл яваал ажиллаа гээл босч ирээл ингээл. Тэгэхээр чинь нэг тийм яг хүн ингээд гоё юу гарч байгаа. Тэ нэг юм санаа тий шинэлэг юм тий. Гоё юм бэлээ. Одоо ер нь тиймэрхүү бүгд л бараг тиймэрхүү баг. Кампус таах тий. Тэр хүмүүсийн чинь нөгөө ингээд алдцаал өөр баг авах гээд байгаа учраас тэгжил байхгүй л болдог. Тэг ядаж нэг юм араа. Тэр орох гэж өөрснөөс амар их юм ч амар их юм гарч байгаа учраас тэгэл. За. Дараагийнх нь нөгөө нэг Racing Bull бас сайн байгаа талаар хоёлаа оноо авсан. Тэгээ Racing Bull дээр бас нэг драма болсон билээ те. Тэр хоёр харсан уу? Lindblad Liam Lawson-ыг шахаад исэн. Гүцгээд. Тэгээ баг болохоор Lawson халаад хэцүү байна. Бид нар Lawson-ыг ингээд хоошоогоо суу гэд юу өгцөн. Чи гүцэж болохгүй гэдэг юм өгсөн. Мессеж өгсөн. Lawson-д болохоор за хойноос ч гүцэхгүй. Чи одоо жоохон tire saving хий гэдэг мессеж өгсөн. Тэгсэн чинь Lindblad гүцгээд оролдоод байсан хойноос нь. Тэгээд нилийн драма болоод тэгээд Lindblad-ыг одоо за уралдаан дуусаад чантай яриатай шүү гэд одоо багийн мессеж ирсэн. Тэгээд Lawson болохоор та нар надад нөгөө нэг гараас ирэхгүй гэж хэлээ үсттэй гэдээ бас яасан юм лээ. Тэгээ нэг тийм драма болсон. Тэгээд Lindblad болохоор яг ингээ радионд нь хариу өгөхгүй л дайраадсан юм шиг л шүү дээ.
Сонсог юм шиг үү? Тэ. Дараа би сонсоогүй шүү дээ гэж байхгүй. Тэгээ дараа нь яа гэм бэ зүгээр л ингээд байрны төлөөлөл би үзэж штэ гэдэг тиймэрхүү байр суурьтай. Баг болохоор чамд хэлсэн штэ ягаад үгэнд орохгүй юм да гэдэг. Ирэл гарсан мөлий. Гэтэ ямар ч тач гүйцэж чадаагүй. Тэгээ лаас нь тэгээд хэрэг гүйцэгдчих юм бол дараагийн хүнд нь идэгдэх нь шүү дээ. Тэрнээс л хамгаалсан л үйлдэл юм шүү дээ. Үнэхээр одоо баг яг хөө тэгэл байраа хадгалъя гэдэг квалисэн. Тэгээд тэрийн линфлад үлийн зөвчөрөөгүй юм лээ л дээ. 11 ч газли байсан баха. Нөө. Тийм баг. Нэг бол Бартолоттой байсан нөө. 12 мөр байсан баг. Сүүл алдцаадсан мэт. 13 13 харуулж бараад шүү дээ. Биш энэ чинь нөгөө юу вэ? Нийт дүнгийн харцсан юм шүү дээ. Тийм байна. Барта 2 Audi ардсан. Тэгээ нөгөө нэг төрхөн үнэн өвхөн үнэн нэг Audi 11-т орох үнэн гэдээс гэж хэлж шүү дээ. 11-т ороод байгаа байлээ тий Audi. Оноо ахгүй юм ярдлаа гэдэг үү? Төрхөн үнэн өвхөн үнэн татвар төлхөн үнэн тэгээд Audi 11-т орох үнэн. Тийм яваадлаа. Дээрээс нь бол сайн байгаа. Гэхдээ хүмүүс бол яг нэг сүртэй юм биш. Тэгэл лоосон ч гэсэн их айхтар уурлаагүй юм шиг байлээ. Гэхдээ цааштай хаалганы цаана линплад нилээ зэмлүүлэх байхаа гэдэг. Тэст өрөг гэж хэлдэг бас тий. Гараа гэхдээ юун дээр ярьж штэ анх линплад ярьж хахад юуг нь ячаа бас нилээ юм агрессив уралдаг хүүхдтэй нэгэд тий өмнөх юуг нь тийм би тэгвэл яг л тиймэрхүү л юм. Тэгээ ер нь бас нэг ганц юу байвал үзчихлээ тий. Зайвал орчлоо. Red Bull-ийн актив хүмүүс ч ер нь нэг тиймэрхүү болчт юм шүү аа. Лоосон ч өөрөө бас нилээ тийш тий. Дааштай нөхөр байгаа шүү. Хажаар ч бас дааштай толом. Цунодоо ч бас нилээ хашгирдаг нөхөр байсан шүү дээ. Гэл хараад урсгаад байсан шүү дээ. Чи надад хараалаа байлаа гэх. Тэгээд Lindblad бас тийм нөгөө junior категорид бас тиймэр алдартай байсан гэсэн. Одоо ийм ширүүн уралддаг. Тэгээд дандаа хүний яад үзэгддэг тиймэрхүү имижтэй юм лээ. Тэгээд иймэрхүү хүмүүс нь л формул дээр нь орж иж байгаа бас тийм ээ. Амиа байж л ордог байх. За ингээд ерөөхдөө ярих одоо магтахтай сэдв гэх юм бол одоо муулах нэг 2 баг байгаа тэргээд уламжлалын дагуу тэр 2-ыг муулчаа. Муулдаг нэг ч юм уу те. Honda бол муулаад байгаа. Aston Martin муулаад байгаа. Гэтэ энэ бас нөгөө энэ 7 хоногт Cadillac бас нөгөө боллоо гэдэг. Нэг нь 2 тойрсон, нэг нь 4 тойрсон мөлий. Хоёулынгийнх нь тооромж шатаад орсон. Уул нөгөө нэг practice center дээр Ботас нь байсан бах та. Ер нь бол pace нилээн дээшилцээ. Тэгээд бараг дунд багуудаас үзээтэй энэ. Уул нь сая хамгийн их апгрейд авчихсан. 10 апгрейд авчихсан. Тэгээд тэд нар бас аваа ажиллаад байна тийм. Бид нар ингээд дунд багуудаас үзээтэй болох гээд ерөнхийдөө гэсэн. Тэгээ харамслаа яг мэдээж энэс бол гарсан. Тэгээ гарсныхан дараа бас л хэлсэлтэй. Үгүй ингээд яг юм юунаас болоод ингээд юу гэдгэлээ reliability-гээс болоод ингээд дуусаад ингээд финиш хүртэл явж чадахгүй бид ч яаж нэг орсон юм уу хэмжих юм бэ тийм. Энэ дээрээс энийг одоо яалтаа засмаар байлмаар байна гэдэг. Тэгсэн билээ. Тэрнээс уул нь ингээд юугаар харах бол бас нэлээд сайжирсан юм харагдсан юм шиг. Цаасан дээр л. Энэ Перез бас үн Спан дээр гараанаас гарахтаа төрүүлж гарсан болж таарсан тий. Сая. Тэгээ старт процедур дахиад буруу байсан байл. Тэгээд нөгөө 2 тойроо гарчин гутан за энэ мөгд оргооч яах вэ гэдээ архисан гэсэн. Тэгвэл нь торох хэвээр торох юм бол дараагийн уралдаан дээр нь тэрийг одоо нөхөж нөгөө noted гээд ингээ шалгах гэсэн чинь тэр машин аль дээр линэ гарцсан. Тэгээд нөгөө нөхөж шалгана эргэлж харна гэчээд эргээд харах үед нөгөө гарцсан машин болохоор эргэж хараагүй ч үлээ. Тэгээ архицсан гэдэг чинь. Жохон сандратай байгаа байна тэ ингээл. Тэгтээ сая юу амар хурдан яс тэ. Амар хурдан яс. Амар хурдан. Дүүд гэл аргалц тэ. За нөгөө нэг муулах баг Aston Martin тэр юу гэдлээ ZK юм ярьж ш тэ. Тий. Миний ойлгосноор л ерөнхийдөө ингээд уралдаанаас нэг ганц 2 3 4 апгрейд ингэж авчирж байгаа ерөөсөө энэ машин угаасаа бүтэхгүй байгаа болий гэд. Тэг бүр цоошин шаситэй цоошин ингээд аэродинамикийн элементтэй машина бараг уунгар хавцаа авчирна гэдэг. Тэгээ зүгээр нэг хүмүүс нь машинаас хэлэх гэдэг. Би спек машин гэдэг юм л шүү дээ. Тэр чинь одоо нэг 2B гэдэг юм үртэй тайлтай. Тийм машин ирэх бэл. Шинэ машин ирэх.
Тийм бараг шин биш ярьж байгаа. Тийм учраас бид нар ерөөсөө ингээд Aston Martin апгрейд авчирлаа юу гэж юу харахгүй байна. Тэгэл ямар ч нэг Honda бол юу гээл чичрэг одоо засцсан. Одоо нэг халж малах нэг тогны юутыгээ gearbox энтертэйгээ уйлдах тэр имэгээ албас багаар ингээл сайжруулаад яваад байгаа юм шиг л. Тэгээс өмнө ярьжсэн шүү дээ. Чин ганц мотор биш аэродинамик нөр амар ингээд алдаатай хийгдсэн машин гэж яриадсэн шүү дээ. Тэгээ тэр мэрийг одоо бас давхурцсаал нэг хүмүүсэнд ирэх гэдэг юм шиг лээ. Тэгээд мөнгөтэй баг одоо яах тий. Алдах юмгүй. Гэтэ бас тэр Лоренс Строл бас амар их мөнгө уг нь хийлээ шүү дээ. Формулаараа хөөх юм тэгээд үр дүн хаалгадал. Тэгээд тэр хүн чинь одоо нэгэнт л бас ийм их мөнгөтэй юм чинь нэг тэр мөнгө өсгий гэдэгтэй биш. Би бол тэгж л бодоод байгаа шүү дээ. Өөртөө юм гой зугаатай ажиллах гэж байгаа байхгүй тий. Гой тоглоом хийж байгаа байхгүй тий. Лего шааж. Жинхэнэ амьдрал хүмүүсээр ингээд лего тавиад ингээд тоглоо өөрж. Тэгээд тэр лего нэг юм 4 жилийн дараа нэг юм гараад ихээс машин лээ. Тэгээд нэг чинь нэг юу яриад байгаа зү нэг юм том хүмүүс ч ирэхэд нэг юм ойрхон хэдэн жилийн юмс хардггүй. Дандаа хол харддаг. 15 хэдэн жилээр нь харддаг учраас. Тэр бол тэр дундах мэдээж энэ алдаанууд бол байдаг юм л гэж хардаг. Тэрийг уусаа бараг байгаа гэдгийг тооцоолсон тийм. Байхгүй байх юм бол бараг гайхаад яач юу юун дээр зөв онч юу. За тэгээ манай үзэгчтэй Aston Martin-ы фэнүүдтэй үйл дээ далд хийсэн хувцснаа даамалгаанууд одоо эртгэн гаргаад тоосон гүвээ. Миний харснаар Spa юм уу Унгар гэдэг бас жоохон наан бас ээж магадгүй юм яриадс. Тэгээд тэр Алонсогийн бас ортлоо гэдэг юм магадгүй шинэ машин ирэхэд ортлоо гэсэн байх. Тэр бол амар хацлээсэн тийм. Эрсдэл гэдэг чинь өөрөө нөгөө заавал негатив юм байх албагүй. Бас позитив юм ч бас эрсдэлд орчдөг. Тэгж яриад байгаа шүү дээ. Хүн тооцоолоогүй л юм гарч ирэх юм чинь бас эрсдэл. Тэрнээс яа заавал ингээд хасах руугаа орж байгаа юм эрсдэл гэсэн үг. Бас ингээд нэмэх рүүгээ орж байгаа юм чинь бас эрсдлээс харах юм бол эрсдэл. Яагаад гэдэг. Тэг яагаад. За тэр ямар ч Aston Martin бусад формула 1-т ирэхийг гэдэг. Формула төрүүлдгүй мэхэд формула 1-т ороод ирэхээс болж байна тийм. Тэгэхгүй одоо юу авах вэ нэг 2-3 оролтоо. Формула 2 оролтоо ганцаараа. Чи одоо ерөнхийдөө одоо уул нь 11 баг болсон шүү дээ. Чи одоо 9 баг л оролдоод шүү дээ. За одоо баг юу болох гээд байна вэ? Юу гэдгэлээ? Тийм шүү дээ. Williams-ийг хасаад ингээ 9 баг байгаа шүү дээ. За. За тийм байна. Ерөнхийдөө өнөөдрийн те бэлдсэн сэдвүүд маань өнгөөр дуусч байна. Фэнтезига хальт харах уу яах уу эсвэл дараагийн дугаар дээр өмнө нэрээ сая Тото ярьслаа хөцөлж нэр одоо Ferrari амар их ингээ апдейт авчирч юм хийж байна. Айгүй их одоо сэлбэг зарж байна. Удахгүй нэг юунда мөнгөнийхөө хэмжээнд дуусах хэвээр. Дууссан байх хэвээр. Тийм болохоор гэж мэдгэцээс. Харнаа гэсэн. Тэ Тото бол яах вэ? Одоо удахгүй дадлж хэрэгжлэх гэдэг юм шиг л шүү дээ. Ер нь л тийм л цагаараас мэдээ бас байгаалах тий хэрэг хийж байгаа тий яаж байгааг харж байгаа болохоор тэгж л яах вэ гэл идчихэж байгаа юм шиг үлээ. Гэтэ Италичин гайгүй шүү дээ. Мөнгө юмны үн арай. Хөдөлмөрийн хөлсөн юм чи нэг цагийн хөдөлмөрийн чи €7 болох шүү дээ. Англи ч 10 паунд. За фэнтези руу нэр ороо арчил та. Шалгаж амжиг л фэнтези дээр нэг гоё эрэг риск байна над дээр. За шууд эхлээд нь Австри юу гэж ярьж ил та тий. За Австри дээр Арианын шатхан гэрэл нэгдүгээр харинд орсон байна. Яг Австрийн Гран Пригаар 270 авсан байна. За тэгээ энэ хүн ямар хөө сетап байсан харъя. За хажаар дээр дабл оноотой байсан байна. Кими дээр трипл тавьсан юм байна. Юуг ашигласан юм байна. Чип ашигласан. Тэгээ Mercedes Racing бүлтэй. За тэгээд 270 оноо авчээ. Би ч 15 онцсон шүү дээ. За хоёрт Simply Lovely 248-тай, RP 244-тэй гэдэг чинь. За Manin 3-аас чинь би 14-т орсон юм байна. Толгой минийх бүр Leclerc 2XX тавьж байгаа хаа. Монгол хүн морьтойгоо 39 байна. Биш ээ.
Чи чинь юу лээ? Legendary comeback. Нэрээс үлдсэн тий. Өнгөрөөцсөн. Байхгүй хаа баг. Магадгүй. 137 навсан бай. Мэдхгүй. За хайрцсан юм шиг. Нийт дүнгээр. За тийм нийт дүнгээр харч те. Нийт дүнгийнхний тэгээ нэрлээ явал. За RP бол 1 хിവэрэ 1976 оноотой. Би 2-т оноогоо хадгалсан. Ер нь эхний ингээд 7 хүмүүсүүд яг өмнөх оноотой хадгалаад үлдсэн байна. Нэр сануулж хэлэхэд нэг Монакогийн үр дүнг эргэж хараад юуны Барселонагийн дараа илүү дээ апдейт орсон байлаа. Тэгээ би нэгт явж байгаа буцаа хоёрд орсон. Тэ. За тэгээ Dance of the Night 3 Alhago 4-т Scuderia Ferrari 5-т Наран хонгор 6 Mogi 7 Arin Ninja 8 Hyper Apex 9 J-Team Arrow гэдэг ингэ явж байна да. За эхний 10-т явж байгаа хүмүүстэй байна. 15 байна. За хулан 16-д байна. Ич гацаад. Legendary comeback 25 руу унсан байна. Ай. Унжин үү? Тэгээ унжин. Чөлөөт сөрөг эрсдлээ. За тийм байна да. Тэгээд за хэдүүлээ ерөнхийдөө 80 зургуулаа фэнтези дээр уралдаж байгаа юм байна. Гоё явж байна. За. Тэгээд Silverstone-оос өмнө хүмүүс Silverstone юутай тэгэрээ. Спринт байгаа тий. Тэр дээр хачин боллоо тий. Түрүү яриадсэн. Сектор 2-оос хойш дуустал 4-5 эргэлт нь ерөөсөө тоормос авдаггүй эргэлттэй. Нэг л эргэлт нь хард брейктэй. Тэгэхээр нөгөө батарейгаа хаана цэнгэлэх вэ гэдэг том асуулт гараад байгаа юм байлээ. Супер клиппинг буцаж ирэх нь. Тэр нэг абала авар гарах байт. Гин тааширт. Нэг нь цэнгэлж авахар нөгөөт нь шилжимшлээ доо. Тий. За тэгэл багууд тэрийг мэдчихлээ хайлгууд тий. Silverstone дээр л харагдана. За энэ дугаар ерөөс Silverstone-ыг хүлээсэн дугаар дээ. айгүй хүлээлттэй. За ингээд энэ үртэл үзсэн бүх үзэгчтэй баярлаа. Тэгээд бид гурав Silverstone-ыг хүлээж байна. Та ч гэсэн лайк, share, subscribe хийгээд бид гуравтай хамт Silverstone-ыг хүлээгээрэй. Тэгээд хүлээсэн хүлээлтээ бүтэнсээ өдөр манай Discord дээр бас цуг үзээд хамтдаа харж болно шүү. За тэгээд дахиад баярлаа. Дараагийн дугаар эсвэл бүтэнсээ өдрийн лайваар эсвэл дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. За баяртай. Баяртай.